За нэгдүгээрт энэхүү хуулийн төсөл нь одоо асрах үйлчилгээний нийгмийн халамжийн тогтолцоонд шинээр зохицуулж байгаа. Тийм боловч эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд байдаг урт хугацааны тусламж сэргээн засаг үйлчилгээтэй давхцах эрсдэл харагдаж байна л да. Дөнгөж сая бид ийм хууль батлуулсан байгаа тийм. За тэгэхээр нөхөн сэргээх асрах үйлчилгээ болон энэ эрүүл мэндийн байгууллагын урт хугацааны тусламж сэргээн засаг үйлчилгээний заагийг яг ямар шалгуураар ялгаж байгаа. Иргэд хоёр байгууллагын хооронд шилжих ч юм уу эсвэл үйлчилгээ тасалдах эрсдэл энд гарах уу, хэрвээ гарах бол энийг хэрхэн зохицуулна гэж төлөвлөсөн бэ гэдэг нь одоо нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт энэ хуулийн төсөл одоо төрөөс газар, барилга, дэд бүтээц, үйлчилгээ, худалдаа авах, татварын хөнгөлт зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан атлаа. Үйлчилгээний төлбөрийн зохицуулалт нь бол тодорхойгүй байна. Тэгэхээр үйлчилгээний төлбөрийг эцэст нь ер нь хэн тогтоох юм? Хувийн байгууллага төрөө санхүүжилт авч байгаа. Тэгэхээр одоо өөрийнхөө хүссэн үнэ тогтоогод явах боломж үүсэхгүй юу? Тийм баталгаа нь яаж гарах юм? Үн тарифынхаа дээд хязгаарыг тогтоож энэ асуудлаа шийдэх гэж байгаа юу? Өөр байдлаар шийдэх гэж байгаа юу? За 3 дугаарт энэ хуулийн төсөлд асрах үйлчилгээ авах хүмүүсийг тодорхойлсон боловч бодит амьдрал дээр хамгийн эмзэг гэж болох үйц бүлэг ганцаараа амьдардаг, асран хамгаалах хүнгүй, орон гэргүй, нийгмийн дэмжлэггүй иргэд гэдэг эдгээр бол шууд тусгагдаагүй харагдаад байна. Энэ ангиллын иргэдийг ямар үндслэлээр хамруулахгүй орхисон юм бэ? Үүнийг одоо хуулийн хамрах хүрээнд нь тодорхой тусгах шаардлагагүй гэж үзэж байгаа юу? За 4-р асуулт нь хуулийн төсөлд төр дэмжиж болно гэсэн олон заалт зохицуулт байна. Болно гэдэг чинь тийм. За болно гэдэг чинь тэгж болно, болохгүй ч үж болно. Тэгэхээр одоо энэ төрийн үүргийг баталгаатай болгосон заалт гэдэг нь харьцангуй цөөн харагдаад байна. Энэ ямар учир шалтгаантай ингэж оруулсан юм бол? За 5-дугаарт энэ үйлчилгээний чанар, хүний эрхийн асуудал, хамгаалт ч л ер нь эцээцт хамгийн чухал асуудал. Энийг ч гэсэн гишүүд нэлээд ярьж ах шиг байна. Эртвэ гишүүн бас ярьж байна. Асрах үйлчилгээний байгууллагад одоо хүний эрхийн зөрчил үүслээ. Үл хайхарсан байдал гарлаа. Санхүүгийн мүлжлэг гарсан тохиолдолд яг аль байгууллага хараат бусаар хяналт тавьж хариуцлагын тооцох вэ гэдэг ийм асуулт байна. Тэгээ ер нь энэ нөгөө хууль зүйн хувьд ажлын хэсгээс хариулна үз. Энэ хууль өөрөө энэ хууль хоорондын уялдаа, эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, ахмад насны тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай яг бүрэн нийцж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт юу гаргасан уу? Гаргасан бол ямар дүгнэлт гарсан бэ? За, Эктэй гишүүн хариулах уу? Эктэй гишүүн. За энэ бол миний энэ хуулийн үзэл баримтлал бол ерөнхийдөө энэ асрах үйлчилгээнд хувийн хвшлийг дэмжих гэх тийм. Тэгээ энэ дээр ямар дэмжлэг үзүүлж байгаа юм бэ гэвэл энэ бол судалгаагаар бол энэ бол маш том одоо ашигтай одоо ажилдаг ийм одоо салбар биш юм байна. Энийг бол хувийн хвшил хийдэг. Гэхдээ нийгмийн харилцааны хүлээнд төр нь энийг бодлогоор дэмждэг. Энэ бол маш олон одоо олон улсын судалгаагаар судлагдсан. Тийм учраас яаж дэмжих юм бэ гэдэг дээр хэд хэдэн хуулийн одоо өөрчлөлт орж байгаа маа. За энэ дээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль. За мөн одоо нэмэгдсэн үрдгийн албан татварын тухай хууль. Гэх мэтчлэн одоо яг хувийн хвшил ингээд явхад нөгөө дарамт байдаг, татварын дарамттай байдаг. Тийм учраас хувийн хвшил энэ дээр орох хүсэлтэй байдаг ч гэсэн одоо хүслээрээ ороод тэгээд дампуурдаг энэ нөхцөл дээр бид нар эхний одоо бас энэ үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлийг дэмжихийн тулд 3 жилийн хугацаанд хөл дээрөө босоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэд хэдэн одоо хуулийн өөрчлөлтөөр энэ хувийн хвшлийг дэмжиж оруулж ирж байгаа юм. За яаж санхүүжилдэг юм бэ? Урт хугацаанд санхүүжилт нь харагдахгүй байна гэдэг чинь. Түрүү миний хэлснээр энэ сайн дурын урт хугацааны даатгалд заавал иргэн бас даатгуулах шаардлагатай гэж бид нараас үзэж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө түрүүний одоо хувийн тэтгэврийн даатгалын сан гэдэг шиг бид нар бол энэ хууль хэрэг батлагдах юм бол асрах үйлчилгээний даатгал, сайн дурын даатгалын сан одоо бий болоод хүмүүс одоо хуваар сайн дураараа энэ даатгалд хамрагдсанараа магадгүй одоо өтөл наснда шаардлага авсан одоо тохиолдсон нөхцөлд энэ даатгалаа одоо хэрэгжүүлээд явах боломжтой гэж ингэж энэ хуулийн төсөл дээр харсан байгаа. За тэр хууль зүйн нөлөөллийн
бусад хуультай одоо дагалдж одоо харьцуулах зүйл байна уу гэдэг дээр манай нөгөө хуулийн фирм бол хууль зүйн нөлөөллийн үнэлгээ хийсэн байгаа. Тэгээд нэмэлтээр хариулж байгаа. Гамаа гишүүн тодруулъя. За ажлын хэсгийг нэмж хариулъя. Гамаа гишүүний асуултанд бүрэн хариулъя. За Ганбаа гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Хуулийн төслийн зохицуултыг судалж үзэхэд бол хуулийн зорилт болон зохицуултын хооронд бол ноцтой зөрчил бол илрээгүй. За нэр томьёоны тодорхойлолт бусад хууль тогтоомжтой бол зөрчилдөөгүй гэж үзсэн. За төрийн байгууллагын чиг үүргийн давхардал бол тогтоогдоогүй. За үндсэн хууль бол олон улсын гэрийн заасан хүний эрхийг хязгаарласан зохицуулт илрээгүй байгаа. Гамаа гишүүн. Тэгээд 5 асуулт асуусан 5-ууланд нь хариултаа авсангүй. Нэгдүгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн тухай хуультай энэ асархай одоо оруулж ирж байгаа хууль хоорондоо давхцал үүсээд байна, эрсдэлтэй байна. Тэрийнхээ ялгаа шалгаагаа яаж гаргаж байгаа юм бэ гэж асууад байгаа. Тэг ямар шалгуураар энэ заагаар ялгаж байгаа юм те. Хоёрдугаарт энэ төрөөс нэлээд олон юм орсон мөртлөө яг үйлчилгээний төлбөрийнхаа зохицуултыг оруулаагүй байна. Энийг хувийн одоо байгууллага өөрсдөө тогтоох юм бол дээд хязгаарын тогтоох юм уу хамаагүй үнэ нэмээ явчихад одоо ямар эрсдэл байгаа юм бэ? Тэрийг яаж буулгах юм бэ гэдэг. Гуравдугаарт хамгийн одоо үндэслэлтэй заавал оруулах ёстой хүмүүс нь энд ороог байгаа чи ямар учир шалтгаанаас ороогүй юм бэ гэж асуугаад байгаа байхгүй юу? Асран хамгаалах хүнгүй, ганцаараа амьдардаг, орон гэргүй, нийгмийн дэмжлэггүй гэдэг. За тэгээд төр дэмжиж болно гэж ороод байгаа боловч яг баталгаатай орсон зүйлт заалтан цөөхөн байгаад байхгүй юу. Тэгэхээр ингээд одоо яг асрах үйлчилгээний байгуулалт хүний эрхийн зөрчил гар. За ажлын хэсэг хариулах уу? Ихтэй гишүүн. За одоогийн мөрдөж байгаа хуулиар болвол асар хамгаалах хүнгүй, за амьдралын боломж доогуур, за дээрэс нь өнчин өөрийгөө асрах боломжгүй ийм хүмүүсийг хуулиараа төр бүрэн асарч байгаа. Тэгэхээр энэ бол төрийн асрамжийн 8 байгууллага байгаа өнөөдөртэй. Тэгэхээр яг энэ байгууллагуудын ачаалал бол маш өндөр байгаа. Түрүүн би хэлсэн Батцөмбөрт 200 хүн асруулж байгаа. Дараа нь 300 хүн очирлжсэн энэ нөхцөл байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаараа цаашаа явна. Хэрвээ манай энэ хувийн хвшил орж ирээд энэ дээр ингээ яах юм бол хувийн хвшилд асруулах шаардлагатай болох юм бол төрөөс яг тийм орлогын боломжгүй хүмүүсийг бол төрөөс даах энэ зохицуулт бол явна. За яг ямар тарифаар энийг зохицуулах юм бэ? Энэ бол зах зээлийнхаа журмаар л шийдэгдэх асуудал. За өнөөдөр бол зүгээр дунджаар бол манай хувийн хвшилтэй Гүйцээж хариулах уу? Ихтэй гишүүн. Бид нар бас зардлын тооцоо бас хийж үзсэн. Тэгэхээр өнөөдөр зардлын тооцоон дээр бол хэрвээ хувийн хвшил хувьшилд хүн асруулагч очиод ингээд яахад бол асрах үйлчилгээ авахд бол 600-аас 1,200,000 төгрөгийн үйлчилгээ авах өнөөдөр зах зээлийн ийм судалгаа гарсан байгаа. Гэхдээ энэ бол бидний энэ хууль боловсруулагдаж байхад хийсэн зах зээлийн судалгаа. Тэгэхээр энэ бол зах зээлийнхаа тэр тухайн үеийн эдийн засгийн өсөлт бууралтаараа шийдэгдээд амрагдаад явах асуудал гэж санхүүгийн судалгаан дээр гарсан байгаа. Тэгээ энэ дээр бат цэцэг зөвлөх та нэмээд хариулчихгүй юу? За ажлын хэсэг хариулъя. 4 номерын энэ дээр. За бат цэцэг судлаач Ганбаа гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. За өнөөдрийн байдлаар ерөнхийдөө асрах үйлчилгээтэй холбоотой нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд засгийн газрын тогтоолуудаар үйлчилгээ бүрээр өртөгжүүлээд ингээд үйлчилгээ үзэл явж байгаа. За энэ дээр мөн хувийн хвшил дээр жишээлбэл асрах үйлчилгээний 60,000 төгрөг буюу 20 өдөрт
одоо төлбөрийг засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн. За энэ маань яг ингээд судалгаа хийгээд харахад бол мэдээж одоо хувийн хвшил маань хүрэхгүй нэг хүнд бараг өдрөө 220,800 мянган төгрөгийн зардал бол гарч байгаа. Тэгэхээр цаашид одоо санхүүжлийн тогтолцоог нь илүү иргэн суурьтай, иргэний хамтын төлбөрийг хэрэгжүүлдэг. За улсаас мөн тодорхой хэмжээний 60,000 төгрөгөө өгчдөг. Дээрээс нь урт хугацааны асар гүйцэтгэлийн даатгалын хувийн тогтолцоо сайн дурын даатгалыг оруулаад ирэх юм бол 220,800 төгрөгөөр суурилсан иргэдийн одоо жилдээ бол нэг сая 600,000 төгрөгийн үйлчлэгээ авах юм боломжийг Гүйцэж хариулъя. За тийм учраас засгийн газрын одоогийн мөрдөгж байгаа нийт одоо үйлчлэгээ үзүүлж байгаа төлбөр бол эхний суурьж шиг болно. За цаашид сайн дурын даатгалд хамрагдаа явж байгаа тохиолдолд 95%, 10% төлөөд за дээрээс нь даатгалын үйлчлэгийг нэмэгдүүлэх хосолмол ийм санхүүжлийн тогтолцоог бий болгосноор асарх үйлчлэгээний энэ одоо үйлчлэгээ олон улсын стандарт болон хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар хэрэгжүүлэх юм бүрэн боломж бүрднэ гэж харж байгаа. За нийтдээ энэ хуулийн хүрээнд 3-5 жилийн хугацаанд 5.54 төгрөгийн зардал гарах юм байна. Цаашдаа бол мэдээж энэ маань бол одоо иргэн төлбөрөө төлөөд за холимог даатгалын тогтолцоо, хувийн даатгалын сайн дурын тогтолцоо бий болсноор энэхүү ачаалал төрөөс бас буурах ийм боломж бүрднэ гэсэн ийм судалгаанууд хийгдсэн байгаа. Баярлалаа. За, Гамаг гүшүүн. За энэ хуулийг одоо эрүүл мэндийн тухай хууль, тэгээ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, за тэгээд самжуулан гишүүний санаачилсан хуулиудтай нөхөн сэргээх, асрах үйлчилгээ, урт хугацааны сэргээн засах үйлчилгээгээд яг нэр томьёолын хувьд ч гэсэн тэгээд ер нь уялдаа холбоотой хооронд нь янзалж цэгцэлж явуулвал их үр ашигтай сайн хэрэгтэй хууль болно гэж бодож байна. Иймд одоо намрын чуулганаас орж ирэх энэ эдгээр хуулиуд зэрэгцээд явах бах, ажлын хэсэг нь хоорондоо уялдаа холбоотой, ажлын ахлагч нар нь хоорондоо хамтарч ажиллаад давхардалгүй, хийдэлгүй, бие биенээ үгүйсгэлгүй яг хамт зэрэгцэж одоо ингээд хамтарсан байдлаар хуулиа зохион байгуулж хийж ярилцаж явал үр ашиг гарах байхаа гэж бодож байна. За энийг захиж хэлье, баярлалаа. За баярлалаа. За ихтэй гүшүүн нэмж хариулъя. За Ганмаа гишүүний саналыг хүлээж авлаа. За ер нь бол түрүүний юун дээр бас дутуу хариулсан байна. За нэг хүнд ноогдох асрамжийн зардал бол 2021 онд 504 мянган төгрөг байсан бол 22 онд 793 мянга, 23 онд 978 мянга, 2024 онд 2 сая 100 мянга гэд ерөнхийдөө яг энэ тогтоосон журмаараа өнөөдөр бол мөрдөгдөж байгаа. Тэгэхээр түрүүний хэлдгээр хэрвээ одоо яг хувийн асрамжинд очих юм бол энэ зардал мэдээж ирэх хувийнхаа одоо байгууллагаараа нэмэгдээд явна. Тэгэхээр тухайн одоо юугаараа зохицуулагдах байхаа гэж бодож байна.